Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын 125 дугаар тоод захирамжийн дагуу байгуулагдсан хүнсний хувьсгалын дэргэдэх Эрдэнэтийн зөвлөлийн 4-р хуралдаан боллоо. Хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Хүрлбаатар оролцсон бол Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр хуралдааныг ахаж пестицидийн асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэн зөвлөмж гаргалаа. Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд бэлтгэгддэг хүнсний хувьсгал цуврал нэвтрүүлгийн шин дугаар засагдлаа. Энэ удаагийн дугаард сүүн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлж, ерөнхий боловсролын сургуулиудад сүү хөтөлбөр хэрэгжүүлж буй Харамаа Пүүжийн сүүний фермийг онцоллоо. Төмөн шувууд хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 20 жилийн ойн хүрээнд Евразийн өндөглөгч дахианы аж ахуйн өнөөгийн байдал хөгжлийн чиг хандлага сэдвт форум зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны албаны хүмүүс болон Америк нэгдсэн улс, Итали, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс зэрэг олон улсын томоохон компаниудын төлөөлөл оролцсон юм. Хүнсний хувьсгалын хүрээнд өнгөрсөн 7 хоногт болсон онцлог үйл явдлыг тоомлон хүргэлээ.